Сонин факт суугийн энэ удаагийн дугаарыг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Та 18 нас хүрсэн бол бичиг дор байрж холбоосоор нэвтэж ороод бүртгэж үүсгэхдээ манай S-Facts гэдэг урамшуулсан кодыг оруулаад анхны цэнэглэлтэй урамшуус авах боломжтой. Та энэ юу болохыг мэдхүү, тийм ээ. Эндээс maaша болон ямар нэгэн аимшигт айлцны төрх ажиглагдаж байгааг би ойлгож байна. Гэхдээ өгтөө бол энэ үржүүлэхийн хүрдний хүснэгт юм. Энэ хүүхдүүдийг тооноос айдаг болгох хамгийн хурдан арга боловстой. Суут дурын ийм таг хийдэг ямар гэжээ харжунтай амтан бэ? Суут дураас могоо аалц харах гарч ирдэг тухай түүхийг сонссон хүн бүр хэсэгтэр жоржонгоос айж болгоомжтой ханддаг шүү дээ. Тэгтэл энд бүр ийм зүйл байх гэж дизайнерууд бүтээгдэхүүн дээр алдартай баатруудын зургийг ашиглах гэж оролдох нь хэвийн үзэгдэл. Харин ингэхдээ огт бодлогүй хийснээс болж жаахан эвгүй байдалд орох нь харин хэвийн зүйл биш шүү. Хаашг шүдний өмчөд үзүүлэх шаардлагатай байсан гэдэгт би нэг л итгэхгүй байна. Тэгэхдээ яахав бас байж босгош юм. Харин тэр хоёр амтаа байгаа нь хэнийг ч эвгүүцүүлэхгүй байна гэж юу. Нэг дизайнерт Эльзагийн баг зүүсэн сургуулийн үүргүүч их гайхалтай санаа төржээ. Тэр дизайнер бүтээлээ бодит амьдрал дээр ямар харагдахыг харж нэгтлаагүй боловстой. Эс бөгөөс тэр ямар гэчийн аимшигын зүйл бүтээснээ ойлгох байсан биз. Энэ яг Пикачу мөн үү? Ер нь энэ амтнаас түүнийг таньж олох тэмж амар биш байна шүү. Ядчил эргэлзээ төрж байна. Өнөөрөл энэ олон супер баатруудыг залхмаар ихээр янз бүрээр зохиочих юм. Хүн шоргоолц, хүн аалц, хүн сарсан багуу хагээл. Одоо тэгээд хөөрхий дизайнерууд тэр бүх логог нь цээжлэх, ялгах шаардлагатай болж байна уу? Хүмүүс ихийг нарны аймгийн төвд байдаг гэж удаан хугацаанд итгэж ирсэн. Дараа нь ямар ч байсан нарыг төвд нь байдаг гэж шийдсэн шүү дээ. Гэхдээ гаргууд пуужинг тоосч эргээд хөгжилтэй бүжиг хийдэг гэж хэний санаанд орж байгаагүй. Гэтэл нэгэн үүнийг хараад итгэж мэдэн шүү дээ. Энэ туулаад юу тохиолдсон талаар би бүр бодохыг хүсэхгүй байна. Түүнд алидын хамар ам байгааг анзаарав. Харин тэдгэрийн дунд чихчгсэн тэр цэнхэр бөмбөлөг яг юу болох нь энэ сор бүтээлийг хийсэн хүнд тавих маш том асуулт. Ягаад ч бүтээлч хүмүүс хүүхдийн тусламжийн талбай дээр хамаг чадвараа гаргаад байх шиг. Энэ гулсуран эргэн тойронд хүүхдүүд харагдахгүй байгаа нь сонирхолтой юм. Гэхдээ энэ нь уг гулсаар яг амьсан хардашсан зүүчиг харагдаж байгаатай огт холбоогүй шүү. Бага насны хүүхдэд зориулсан авар хантаачтай усны хувцас. Бүтээгчдийн хошин шогийн мэдрэмж нь бүр хэтэрчээ. Динамит болсон жааш хүүгээд төсөөлөд нэг үсттэй. Чавта тоглоом хизээч ийм генет бас эмнэлтэйгээр төгсөж байгаагүй бах. Хөгжилтийн оронд хашаа мөргөд духан дээр болдруутай бочгодог байна шүү дээ. Хүн бүрж морин тойролгод дуртай. Яахавтай морь, суу, энтергээд янз бүр байдаг. Хайн одоо хилээч аврах том баасны бөмбөг дээр сууж тоглохыг хүсэх хүн байна уу? Энэ тайхамшиг бүтээгчд нь хүүхдүүд зөвхөн үүнийг мөрөөддөг гэдэгт итгэлтэй байгаа боловстой. Энэ манекенд өмсгсийг нь харсны дараа тэр хөөрхөн яхан даашинцыг худалдаж авах хүсэл хэнийг нь төрсөн болов сонин юм. Зөв шүү дээ. Жаахнуудыг багаас нь амьдралын хатуу хөтөд бэлтгэх хэрэгтэй. Дандаа гусуур дээр гус өнөж юу байх вэ? Эцэст нь газар паш хийдэл унахад бэлэн байх хэрэгтэй. Загварлаг дизайн хувцснаас ийм занг тавина гэж хэнч төсөөлөөгүй. Орчин үеийн уранхай джинс эзнээ гинэт уцгүй болгох шахлаа. Яагад гэвэл хасааш нь хүртэл уранхай байх ёстой. Тэгэхгүй бол мод биш шүү дээ. Чи хэмбэ дээлтэн чихтэй козрата цохоо. Түүний нүдэн сайхан сэтгэлтэй мэт. Мөн зинхэр өнгөтэй юм а. Харамсалтай тэр шүдтэй ам нь нүдтэйг огт цогцохгүй байна. Энэ зүгээр нойлын хаалгалтай. Гэхдээ уг нь тэр кафе тэр чихтэй ийм загвартай юм байна. Ийм зүйл хараад хинийх нь хоолны дуршил нэмэгдгийг бөөмэд. Гэхдээ дуртай хүмүүсээс байдаг боловстой. Итгэхэд бэрхжгэлээ. Энэ бол менжгийн шүү. Энэ тоглоомыг бүтээгч нь менжийн биеийн бүтцийн ташаар биологчдын мэддэггүй нэг нууцыг мэддэг боловстой. Ийм тооны машинтай таашин дараач цэвжэр хурдан бодохын ашиг тусыг жинхэнэ утгаар нь ойлгож эхэлдэг юм байна. Учир нь энэ техникийн гайхамшигыг яаж хэрэглэх нь огт ойлгомжгүй юм. Та ийм цоошин маш загварлаг орчин үеийн джинс авахыг хүсэх байсан уу? Ягаад ч юм худалдаж авсныхаа дараа шууд хогийн сав руу аваач чаймар санагдаад байх юм. Эсвэл анхнаасаа ангиж төлөвлөсөн юм болов уу? Энэ харин ёстой нүдтэй цанц байна та. Хүзүүнээсээ эхлээд хүүс хүртлээ эгэнсэн нүдтэй хүнтэй яаж нухацтай юм яхаа биелам мэдэхгүй юм байна. Энэ харин яадаг юм. Дулаацсангаа юм мэдчихвэн. Хэмнэлтийн үүднээс бүх хувцсыг багатаар хийж эхлэх цаг нь боосон шүү дээ. Хинээс ч чих хэрэггүй. Ноошин кабинуудын хоорондын шижин хааст байна гэд яавас гэж харин шижрүүгээ амьсгалаа ууршуулсан үлээгээд хажуудах хүндээ зурус бичиж басан шүү дээ. Зүгээрээ хэвийн зүйл.
Нүхтэй тавг. Ямар эвтэйхэн юм бэ? Бүр ёроосыг нь авчихгүй яасан юм бол тоо. Бүрэн иж бүрд босохын тулд нүхтэй хасбагал дутуу байна да. Энэ өмдийг бүтээгч нь ямар нэгэн эрхэм зориг агуулсан нь гарцаагүй. Жишээ нь хамгийн сул эсгүүдийг нь бэхлүүлэгч юм уу? Харамсалтай нь тэр амьд хүн дээр ямар харагдахыг харж үзээгүй болостой. Аягч маш гоё юм а, үнэтэй маргахгүй. Гэхдээ энэ хамгийн дургуй зочдод зориулсан нь ээлт байна. Учир нь үүнээс юм уух ямар ч боломжгүй. Амсрыг нь өргөстэй хийсэн нь Багдад бүр суур тавгтай нь гинжээр холбочож. Дизайнер гоо сайхны төлөө хий дулаараад 5 дахь хойд золиослохоор шийджээ. Рекламных нь орой өгсөгч төсөөлж байна. Гаджетийнхаа биеттэй ижил бүтэцтэй, үл үзэгдэгч мэдрэгчтэй хулган. Тэгээд түүн дээр яаж ажиллах талаар бодож үзсэн үү? Тэгэхээр энд хаашаа явах ёстойг ойлгосон хүн байна уу? Үүнд ямар нэгэн утга учир байх л ёстой. Даанч бид олж чадахгүй байх шиг байна. Дэлхий дээр зөндөө олон өнгө тэдгээрийн хойсбрууд байхад бяслагны уутан дээр заавал ногоон өнгийн лого хэвлэх шаардлага байсан гэж юу. Одоо яг л хөгцөнд хожигдсан юм шиг тэгээд бүр тийм сайн төрлийн хөгц биш харагдаж байгаад хэнч санаа зовоогүй хэрэгөө. Зөв шүү дээ. Галтогооны ачуур хэрэгтгийг хүлээх ямар хэрэг байна. Шууд л хэрэгтэй юм шиг харагддгаар нь үйлдвэрлэж боосон шүү дээ. Төгс өнгөлн далж. Харин энэ бол эрэгтэй эмэгтэй жоржингийн хаалга. Одоо та өөрийгөө анаашуу заануу гэдгээл шийдэх үйлдэлээ. Ноожийнх нь үүдэнд учраа олохгүй зогс хүмүүсийн уртаараа л үүсдэг байх гэж сэжиглэж байна шүү. Нүхтэд тоосон хан их загварлыг харагдаж байна. Агаас үргэлж цэвэр байна. Харамсалтай нь энэ нүхэр гараа оруулаад дотроос нь хаалгаа онгоосоход дэндүү амрах юм да. Таны шүз уух тавг амьдралдаа хязгаарч байгаагаар маш нямба байх нэ. Их энгийн аях гүнзгээ тавгаас санаж эхэлж байна шүү. Сургуульд байхдаа газар зүйн хичээлээр залхууржгүй хийгээрэй. Тэгэхгүй бол энэ дизайнер шиг Техасыг сануулсгүй Канада руу аваачихаа шүү. Эсвэл Канадаас Техасыг эзэлчихсэн юм болов уу? Энийг тодруулах хэрэгтэй байхаа. Олон өнгийн индранил чулуугаар чимгэлсэн үнэхээр гоё цаг байна. Үнэн нь яг л онгоцны далавчиг үнэтэй. Ганцхан зүйл ойлгомжгүй байна. Цагаа яаж харах юм бэ? Эсвэл ийм баян хүмүүс цаг харддаггүй юм болов уу? Энэ basic дизайнер өөртөө болон өөртөө ижил хүмүүс зориулж хийсэн юм шиг санагдлаа. Гэхдээ нухацтай асуухад яаж бүх хурууг нь ижил урттай хийж чадваа? Лифт дуудах гэж байна уу? Алив эхлээд хан дотроос товчлоор ухаж гарах гээд үзтээ. Тийм амаргүй байх болно. Гэхдээ бэлтгэл хийгээд байвал босчих байхаа. Нэг залуу зочд буудалд ороод өрөөнөөсөө залгуур хайж хагас цаг болжээ. Эцэст нь парны ардаас нэгийг олсон гэн. Бүр зориуд бодож оллооч гэсэн. Үүнээс илүү эвгүй газар олсоход хэцүүтэй. Орцны нэг жирэл домофон. Үргэлтийг нь хэрэгтэй айлаа хайж олох гэж яаж гацдгийг төсөлж байна. Амьдралаа хүндрүүлэх хүсэлтэй хүмүүс зориулсан шоу. Шоу хаях болгонд эдгээр тэнэг цэгүүдийг анхааралтай харж тоосох хэрэг байхантай. Энэ зургийг горилла гэдэг бөгөөд ижил нэртэй маш үнэтэй рестораны үүдэнд өлгөөтэй байдаг гэн. Тийм мэдээж энд жоохон төсөөллөө ажилуулад үүнийг шоколад гэж өөртөө итгүүлэх хэрэгтэй болгоно. Сэнсэ асаамар байна уу? Пөх ямар овчин юм бэ? Эхлээд яаж унтраахаа төсөөлөд үзтээ. Учир нь товчлуур яг сэнсний далбооны ард нуух гिचгсэн байгаа. Шасан дээрх энэ чулуун зурсгүй бол үсчингийн газар хангалттай загварлыг босохгүй байсан байх л та. Харин одоо үйлчлүүлэгчдийн үс цуглараад яг л чулуунууд нь хар хөвгцөөр бүрхэгдсэн юм шиг харагдаж байна. Аягны бариул дээрх нүхийг таны хоронд зориулсан гэж бодож байна уу? За тэгвэл оруулах гээд үзэлдэ. Яаж орохыг нь хармаар л байна. Эмнэлгийн хаалганы цонхоор өөр дизайнер ороогүй юм байх та. Тийм үү? Энэ авснууд өвчнүүдийн сэтгэл санааг тайвшруулахад нэмэр босохгүй л болов. Хэрвээ хэзээ нэгэн цагт усан ориглуурын усыг улаанаар буудах санаа төрвөл тэр бодлоос шууд хаяарай. Гэхдээ алуу том цусан усан санд танд эвгүй санагдахгүй байж магадгүй юм. Хүмүүсийн сонирхол янз бүр байдаг л хойно. Бөөдөн бол гагцааг гоё юм а. Хясаа далайн од гээд энэ гайхалтай сэдв нь 5 тухтай мэдрэмж төрүүлж байна. Гэхдээ хэлээч та хэзээ нэгэн цагт овоосон хясаан дээр сууж үзсэн үү? Би танд сануулчих. Энэ сандал дээр 3 минутаас илүү сууж чадахгүй л болов. Тийм ээ. Идэхэд маш хэцүүч энэ зүгээр л хувцсны дэлгүүр гэн шүү. Тэд зөвхөн сэтгэл готролд орж амьдралаас өөдсөн хүмүүс л хувцлахаар очдог болостой.